засвар маань бол тендерийн үед бол эрт зарлагдсан. 4 сар зарлагдсан. За нэг удаа хоошилсан. 2 3 ч удаа ерөөсөө эхний 2 одоо нэг зарласан дээр нь огт байгууллага ороогүй гэсэн үг. Манай одоо засвар үйл ажиллагаанд ерөөсөө ямар ч одоо аж ахуйн байгууллага орохгүй байна гэсэн үг. Тэгээд 3 дахь удаагийн одоо тендер зарлалтаар одоо 7 сарын сүүлээр 8 сарын ихээр энэ газар одоо ганцаараа ороод тэгээд одоо ганцаараа ороод одоо ажиллаа эхлээд явж байна. Тэгээд үнэхээр одоо зайлшгүй нөгөө тендерийн тухай хуулиараа оролцогч одоо орохгүй болохоор дахин зарлаад л ингээд хойшлоод яваад исэн юм үйл явц байгаа. Гэхдээ одоо South Progress-ийн компани орсон. Одоо ажил нь хурдтай одоо сайхан явж байна. Тэгээд хүүхдүүдийн одоо дугуйлын секц бас ингээд завсрагч ингээд бас яригчлээ. За тэрэн дээр бол манай бүжгийн дугуйлан оролцооны хүүхдүүд маань бас цас талтаа сургууль дээр обслоод одоо аль болох хүүхдүүдийнхээ дугуйлан тасалдуулахгүй байх. Одоо зорилготойгоор бол цас талтаа баг сургуулийн зааланд бас дугуйлангууд маань үргэлжлээд явж байгаа. Хэвээ явж байгаа. Танай засварын ажил ер нь хэдэн сарын хэднээс хэдний хооронд одоо хийгдэх хээр гэрээнд тусгагдсан байдаг. Нийтдээ хичнээн одоо төгрөгийн хөрөнгө оруулалт та хийгдэж байгаа засварын ажил вэ? Одоо хаанаас хөрөнгө оруулалт шийдэгдсэн? Өвсний үндэс олон улсын байгууллагын одоо хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. За бас орон нутгийн оролцоотой нийтдээ бол 720 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтын засвар ажил байна. За юу гэрээний хувьд бол нөгөө ерөөдөө сая бол 9 сарын 8 сарын 20-ноос 10 сарын одоо 20 гэсэн ийм гэрээтэй байна. Ямар ажлууд хийгдэж байна? Дотоод одоо засвар гадна одоо басаад гээд арах уу? Ерөөсөө бүрэн засвар хийж байгаа. Бүх сан одоо нэг цахилгаан тэгэл ерөөсөө гадна дотн бүх засвар ерөөсөө цаашин бол төвшөндөл ерөөсөө засаж байгаа шүү дээ. Танай одоо байгууллагатай холбоотойгоор бас ерөнхий газраас тань ажлын хэсэг томилогдож ирж Ховд аймагт ажиллана гэсэн мэдээлэл байсан. За ажлын хэсэг ер нь ирсэн ямар одоо шийдэл төрсөн бэ? За ажлын хэсэг бол ирэх гээд одоо нөгөө энэ асуудал чинь бүр сар гарan болж байгаа шүү дээ. Тэгээд ажлын хэсэг ирэхэд бас өөр бусад аймагт томилдог байсан нь бас хоошлоод байсан. За ажлын хэсэг маань ирээд өнгөрсөн 4-5 дахь өдрүүдэд ажиллаад бол холбогдох одоо асуудлуудтайгаа бүрэн танилцаад явсан байж байгаа. Танай байгууллагын зүгээс одоо цаашид ямар арга хэмжээ авах вэ? Мэдээж ерөнхий газраас мэргэжил арга зүйн одоо зөвлөгөө өгсөн байх. Зарим одоо асуудлуудыг бас хилцсэн байх л та. Тийм бүх асуудлуудыг хилцсэн одоо өргөдөл гомдлоо явуулсан 10 хүнийг одоо уулзаж бүгднгээс нь тодруулга авсан. Манай бүх ажилчдын хурлыг хийж бас тодруулга авсан. За тэгээ холбогдох одоо тодруулах шаардлагатай хүмүүсийг ганцаарчсан уулзсан. За мөн одоо зөндөө ажлын хэсэг ирсэнтэй холбоотойгоор иргэдчил одоо санал бодлоо хэлж гин. За бас одоо хүүхдийн ордонд үйл ажиллагаа явуулдаг дугуулангийн багш нарт санал бодлоо хэлж гин. Оролцооны клубын хүүхдүүд хүртэл санал бодлоо хэлж ирсэн. Тэгэхээр тэр бүх хүмүүсээ шүү дээ. Одоо бас санал бодлоо хэлж зарим нь бичгээр одоо өгч байгаа бол надад харагчлаа. Тэгээд асуудал шийдэгдэх баха. Таны зүгт үргэлжлүүлэн ажиллах энэ байгууллагын дараа. За миний хувьд бол одоо энэ ирээд явсан ажлын хэсэг бас үнэлээд өгнээд бодит төвшөнд ямар бэрхшээлтэй тулгарч ажилладаг юм байна. 8 сард намайг ямар бэрхшээл дунд бас энэ их ажлуудыг хийсэн байгаа гэдгийг бас үнэлсэн байх гэж бодсон. Тэгээ сая одоо хэвлэл мэдээлэлд гарсан үйл ажиллагаатай холбоотой бас олон том аюул эргээр ойлгосон байсан. Тэрийг хараад их баярлсан. Шүүх цагдаагийн байгууллагын асуудал юу болж байна? За шүүх цагдаагийн байгууллагын асуудал дээр бол олон нийтийн хэрэгслийг бас ингээд нөгөө нийтлээ барьж хэлсэн. Тэгээ бас зарим нэг манай ажилтнуудыг бас илт гүйтгсэн. За ийм үйлдэлүүд гарсан учраас хамт олонний хурлаар шийдвэрлэгдээд цагдаагийн байгууллагууд шалгуулахаар одоо хурлын шийдвэртэйгээр одоо би өмгөөлөгчтэйгээ уулзаад ажлаа төлөвлөө явж байна. Өмнөх нөгөө асуудлууд нь юу? Өмнөх асуудлууд бол шалгагдаад ерөнхийдөө явж байгаа. Тэгээд хэрэг нь бол хаагдах төвшөнтөл явж байгаа гэж би бол ойлгоод байгаа. Тэгээд одоо цагдаагийн байгуул хуулийн хүрээнд одоо хуулийн асуудлуудыг шийдээд явах хаа л гэж бодож байна. За амжилт хүсье. За баярлалаа.